За бүгдийн амгалан айлтгая. Орчин тоожууд. За Умавадан Симзамбын Дангай жогцул. За орчин тоождын одоо яг хэдийгээр бид нар Дангай урд нь уншсан ч гэсэн за энэ дараа нь л дагуу ингэ явж байгаа учраас уншаа явъя тийм ээ. За дийн удуу самбажид авашинду шэсүүжин гавсуу гэж. За энэ бол дэлгэв донслын үг байгаа. Дийн удуу самбажид авашинду шэсүүжин гавсуу журвадан таажадваа дамбууны та жууланавэ жансамчожин шандан горимсуужидын дуа товдэ тийм ээ. Бусдын тусыг горимсуужидын дуа товаа эндэ YouTube дүү Дангэж чö дөмбөн гоона шандан жицүл танжэд нь ямба жен тумба товын сэмба юм бичээр гэж. За тэгээд өмнө нь одоо Дангай уншихад тодорхой ярьсан. За зарим зүйлийг бол хэдүүлээ болцоогоор тайлбарлаад тэгээд Убали Примо уншаад ингээд явсан байгаа тийм ээ. За бичлэг нь хадгалагдсан байгаа. Тийм учраас бол тэр хэсгээ дахин сонсох боломжтой учраас зарим зүйлийг бол одоо анхлан уншиж байгаа шиг дахин одоо нөхцөл тайлбарлахаар зарим нь тийм ээ. За тааж адвала Симзамбын лүгдэн Умавын лүгний гэж. За дамбууны тааж шүндө хайланду румэндо эндүнжэндо ин танид тааж шүндө хайланду мирумэндо данданжэндо ин танид гэж. За энэ Симзамбын ёсны дандан эндүнгийн доо одоо танид бол юм тийм ээ. За дэл хоонаарэ. За аранлаг бол ингээд цанд тавьсан. За түүн дээр бол хажиг юу гэж нэхэр дамбууд энэ шиг чонхорчөөж эндүнжин доо ямбартал цанид дээжэр дэртэл эндүнжин доо ямбартал цанид дээжэр гэдэг нь аранлаг таны тавьсан тааж шүндө хайлан дөрвөн доо юм бичэр тэгээ эндүнжин доо ямбартал тааж шүндө хайлан дөрвөн доо юм бичэр ямбартал дүгүнжин дэмбадан гэдэг нь дүгдэн гүнжин тийм ээ. Хагийн дэмбаши дотор байгаа ихний дунгал дэмба гүнжин дэмба. Энэ хоёр дүгүнжин дэмбадан ламдан рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо им бичэрна мачаа. За дунгал дэмба гүнжин дэмба ламжин дэмба тийм ээ. Бүрийн үннийг үзүүлсэн. За энэ одоо сургаалууд энэ гурав болвол рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо юм бичэр гэж. Рангийн санижис дүүа гэж. Өөрийнхөө мөн чанараар бүтсэн юм ээ. Дасанла дөмбийн доо юм бич. Үгэн дээрээ бол одоо ингээд рангийн санижис дүүа гэж айлцсан. Ингэж үзүүлсэн судалтай гэж. Чирна мачав чавартал дэмба сумбуу рангийн санижис дүүр дасанла дөмбийн доонде эндүнжин доо юм бичэрна дэр ям мачав гэж. Эндүнжин доо байлаа гэд дэмба сумбуудаа рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо юм мачав гэж. Мадумна дэмба сумчөөж чод рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо жишимбэн доо ямбартал чо рангийн санижис дүүвичэр сэрна она гадамбуудын ши чонхорчөөж жишимба маимбэн доо ямбартал огдо рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо юм бичэр чава явартал дагдэ жишимдөө хайланду мирүүмэн доо юм бичэр мадумна гогдон жөөж чо рангийн санижис дүүр дасанла дөмбийн доо жишимба маимбэн доо ямбартал чо рангийн санижис маду бичэр онлоо дөвжин цэг сүнсоо гэж. Мадуна гогдон шавандан ёндуу гаруун ямбартал. Тийм ээ гогдон шавандан ёндуу гаруун ямбартал дээр рангийн санижис дүүвич. Тэна овониггүй рангийн санижис дүүртэл санааш овониггүй дэртэл дэдвичэр. Тэна овониггүй ёндуу ямбартал. Дэдвичэр. Тэна дивний садвар бамба ёндуу дутал. Дэдвичэр. Тэна дэчөөж чод онсумдуу дуугийн жампыг явартал. Чод ёндуу юм бичэр. Хоонаарэ гогдон дондон дэмба ямбартал дэ ямбар үсэм няга шалжи шэвэр донтунла сүм бичэрна мачавдэ донтунжин сүндэ дандунду дэлби. Эднэр бол болж тийм ээ. Донтунлэ сүмба гэдэг энэ донтун бол нөгөө алтартай зохиол шүү дээ тэ нөгөө Богдламын одоо хоёр шавийн нэг хайдвжи богдын зохиосон, хайдвжигийн зохиосон донтун байгаа шүү дээ тийм ээ донтун. За донтунлаа сүм бичэрна мачавдэ
Донтонжийн сүм дандундууд илэрхийлж гэж. За донтон тэгж айлцсан байлаа гэд тийм гэсэн үг шээ. Тэ говдон дондон дэмба юм ба. Тийм ээ. Юм ба. Донтонлоо сүм ба яна чаваа байх. Донтонгийн тэр зарилгыг бол дандундууд тайлбар. Гэж. Тийм ээ. Дандундууд тайлбар. Ян хонаарэ барва цаны мэвийн чонхор. Жин эндүнжин доо юмбартал цаны дийч. За энэ дамбуу барва цаны мэвийн чонхор тамаа лигур намбарч үе чонхор бүгдийг одоо бид нар ярьсан шүү дээ тийм ээ. Тийм учраас одоо яг одоо энэ ширчин доо энэ чинь бол бүгд яг үлээ барва цаны мэвийн чонхрын үед альцсан ном боо шүү дээ тийм ээ. Ширүүн юм. За барва цаны мэвийн чонхор жижиг эндүнжин доо юмбартал цаны дийч. Тэртэл гундар ангийн цаны жим мадуубар тасан ладомбын доо юм бичэрна мачо. Мачо. Гундар ангийн цаны жис мадуубар тасан ладомбын доо ина барва цаны мэвийн чонхор эндүнжин доо юм. Чаваа байхгүй. Чавартал даагдээ дааж ишиндүү хайлан дөрвөн доо юм бич. Ян дэр мачо. Мадуна гундөгчөөж чод арангийн цаны жис мадуубар тасан ладомбын доо дааж ишинбын доо юм бартал чод арангийн цаны жис мадуу бичэр. Она барва цаны мэвийн чонхор жиж дааж ишиндүү хайлан мэрүүн доо юм. барва цаны мэвийн чонхор дааж ишиндүү хайлан мэрүүн доо юм. Чаваанд ёндоо арангийн цаны жис мадуубар тасан ладомбын доо юм. Чавартал даагдээ талваатай юм бич. Мадуна чаваанд ёндовны чөөж чод арангийн цаны жис мадуубэс тасан ладомбын доо. Дааж ишиндүү хайлан мэрүүн доо юм. Чод арангийн цаны жис дүү бич. Донла дөвжин цэг сүнсоо гэж замун адил. За Симзумби ёсонд ярьж байгаа шүү дээ. Симзумби ёсонд бол шаваанд ёндов бол арангийн цаны жис дүү. Гундар арангийн цаны жис мадууба гэж ярьсан шүү дээ тийм ээ. Хажиг эндүнжин доо шивэн эндү яна эндү юм бин чавдэ. За хажиг бол юу гэж эндүнжин доо гэж хэлэхэд хэлж байгаа тэр эндүн гэдэг бол тийм ээ. Эндүн болох юм бол эндүнжин доо шивэн эндүн ина эндү юм бин чавдэ. Дандынжин доо шивэн данду ина данду юм бин чавичэр сэрна мачаа гэж. За энэ бас сонин талаас нь харж штэ тийм ээ. Энэ бол юун дээр гараагүй. Эндүнжин доо шивэ эндү ина эндү юм бин. Дандынжин доо шивэ данду ина данду юм бин чавичэр сэрна мачаа. Она дүжээ мэрдэгүр дөмбин доо эндүнжин доо ин шивэн эндү ина эндү юм говорт. Эндүнжин доо шивэн эндү ина эндү юм говичэр дагха. За та өөрөө тэгж тийм ээ. Тэна дүжээ мэрдэгүр эндү юм борт. Төдвич. Тэна дондон дэмбар талоо гэж. Дүжээ мэт тий. Эндү яна дондон дэмба юм бин чав гэх гэдэг шүү дээ тийм үү. Нэ дүжээ мэрдэгүр жиж эндү юм борт. Тэг гэх юм бол дүжээ мэрдэгүр жиж эндү юм. Дондон дэмба юм бор талоо гэж. Дүжээ мэрдэгүр. Яа эндүнжин доо яна дондон дэмба ойдон данжин зоврж идвэн чавар тал. Давид дамжаа дийч. Тэна лаа гэж. Эндүнжин доо яна дондон дэмба ойдон данжин зоврж идвэн чавар. Давид дамжаа дий. Тэна лаа. Чаяа. Дандынжин доо шивэ дандун дэмба нийсүү чивэн гүнзүү дэмбала жидрийг вартал дамжаа дийч. Тэна гүнзүү дэмба ойдон данжин зоврж идвэн доо яна дандынжин доо янгоо төдвич. Тэна лаа. Дандуны дэний жин овоо яд эндүнжин доо шивэн эндүн дааж ишинба хонаадан дандынжин доо шивэ дандун дааж ишинба маянба хонаалаа жидвэ. Энэ Симзумби ёс шүү тийм ээ. Симзумба ранлуглаа бол дандан эндүн гэдэг чинь дааж ишиндүү хайланд рүнга мэрүнга гэдэг дээр л гол шалгуур тавьж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй. Тэгэхээр тэр юу гэдгийг өөр одоо тэр дондон дэмба байх хэрэгтэй, гүнзүү дэмба байх хэрэгтэй гэсэн ерөөсөө тийм байхгүй. Умар анжидоо бол өөр тавьж байгаа шүү дээ тийм үү. Умар анжидоо бол Симзумби ёсонд бол энэ ранлугээс нь бол харахад бол маш тодорхой тийм ээ. Ранлугны дэний жин овоо яд эндүнжин доо шивэн эндүн бол дааж ишинба хонаа. Зөвхөн дааж ишинба гэдэг чинь одоо үгчлэн тийм ээ. Дандуу дүмбүрг оврж аваа тэргүүтэй. Дандунжин доо шивэ дандун бол дааж ишинба маянба хоноо. Сүг мэд даами дими ромид гэдэг байгаа чинь тийм сүг байхгүй, дүрс байхгүй, ам түнэр байхгүй гэдэг байгаа чинь бол юу дандунжин доо юм. Дандунжин. Тийм. Ягаад гэвэл яг үгчлэн хүлэн зөвшөөрч болохгүй. Тийм. Тэр юу гэсэн үг вэ гэхээр утгыг өөрөөр тайлбар. Үгэн дээрээ ингэж альцсан байгаа бол утга нь ийм юм гэдэг ингэж тайлбарлах. Энийг бол дандунжин. Симзумби ёсонд бол ийм маягаар л бол шалгуур болгож байгаа тийм ээ. Энэ нэг бол дааж ишин бадан дааж ишин ба маян ба. За нева умави лүгний
данданжин доён цанидлаа. Хажиг Сэмзэмбийн дөвдөөдөр жугаа мэтэ бартал даажишинду хайланду рүүн данданжин доо ёвичэрдэ дүжээ мэрдэгур дөмбийн доодэ юм бичэр гэж. Умавын лүгэд одоо дандангийн доо гэж юуг тавих юм бэ гэхээр хажиг тийм ээ. Умавын ёсонд хажиг бол юу гэж Сэмзэмбийн тавьж байгаа шиг тавихгүй. Даажишинду хайланду рүүн доо данданжин доо бас байна гэж. Даажишинду хайланду рүүн бол Сэмзэмбийн ёсоор бол эндинжин доо юм бэ. Чав. Тэгтэл бол умавын ёсонд бол тэгтээ хажиг юу гэж үзэж байна гэхээр умавын ёсонд бол даажишинду хайлан болдог үгчтэн дагаж болох данданжин дооч гэж байна. Яг дүжээ мэрдэгур дөмбийн доо дэ данданжин доо юм гэж байна шүү дээ. Тийм ээ дүжээ мэрдэгур дөмбийн. Даажишинду хайланду рүүн данданжин доо мөн гэж. Хажиг дондон дөмбө данжин зоврж байна дөмбийн доо эндинжин доо юм. Хажиг ингэж тавьдаг шүү. Дондон дөмбө данжин зоврж байна дөмбийн доо эндинжин доо. Таныг Гүнзүү дөмбө данжин зоврж байна дөмбийн доо данданжин доо юм цаны сэрва мэтэтэ гэж. Хажиг ингэж тавьсан. Тэгээ бол болохгүй гэж. Энэ дээр бол та нар анзаараарай. Бид нар урд нь үзсэн учраас умаар анжид юу ёсон дандан энд тавьж байгаа тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр нэг зүйл дутуу байгаа биз тийм ээ. Харамлагын одоо энд мэдж байгаа бол энэ дээр нэг зүйл дутуу байгаа. Тэгээ гол санаа нь бол байгаа шүү дээ. Ер нь дондон дөмбө данжин зоврж байна дөмбийн доо байх юм бол тийм ээ. Үнэмлэхүүн үннийг одоо тэр айлцсан судрын өгүүлэгдэхүүний гол болгож дондон дөмбө үнэмлэхүүн үннийг үзүүлж явах юм бол тэр эндинжин доо. Гүнзүү дөмбө буюу янагуу хүннийг голлон үзүүлж байгаа судар бол данданжин доо гэж байна гэж. Тэгсэн бол мэтэтэ гэсэн. Буруу гэж. Мэтэтэ ширчинжин доо жайбрын дүйсүм тийм ээ ширчин юм жайбрын дүйсүм тийм ээ ширчинжин доо дэлгэр дунд хураангуй гурав бол гүнзүү дөмбө данжин зоврж байна дөмбийн доо юм бичэрдэ. Дээр сагва шэрвжин лава данжин зоврж байна дөмбийн доо юм бичэрдэ. Дэн омбин дэнэд юм. Гэж. Омбин дэнэд юм бааш дэ гүнзүү дөмбө юм бич. Гүнзүү дөмбө. Мөн хажиг дондон дөмбө ойдон данжин зоврж байна дөмбийн доо эндинжин дооын цанид. Дондон дөмбө ойдон данжин зоврж байна шүү. Ойдон данжин. Одоо нэмэлтээр ойсуу дөмбө тэгээ бодтойгоор одоо шууд үзүүлж байгаа. Эхний хажиг бол данжин зоврж байна. Өгүүлэгдэхүүний бол одоо тий үзүүлж байгаа тэр гол зүйл нь бол дондон дөмбө байна. Одоо энэ дэр бодтой шууд үзүүлж байгаа зүйл нь бол дондон дөмбө байна гэж юм нэмэлт. Ойдон данжин. Түрүү нь бол дондон дөмбө данжин зоврж байна гэсэн бол одоо ойдон данжин зоврж байна бод эндинжин доо. Танид гүнзүү дөмбө ойдон данжин зоврж байна гэм бэ. Данданжин доо цанис мэтэтэ гэж гарна. Мэтэтэ зүг мэд жесуучин шэрүүн нэмбийн доцогдэ дондон дөмбө ойдон данжин зоврж байна дөмбийн доо ин жанс эдинжин доо юм бич. Шэрүүн нэмбо дотор байгаа сүг меда медим тэргүүтээ бол тэр шэрүүн нэмбийн үг бол яг дондон дөмбөг үзүүлж байгаа. Үзүүлэхдээ бүр ойсуу дөмбө ойдон данжин зоврж байна дөмбө юм. Гэхдээ эндинжин доо болох гэж. Таны хэлж байгаа шиг дондон дөмбө ойдон данжин зоврж байна дөмбө юм. Тэ эндинжин доо маян гэж. Тэгэхээр бол аранлаг одоо яагаад ширүүн нэмбийн одоо сүг мэд жесүгжин одоо доцог бол тэ судрын үг бол дондон дөмбө үзүүлж байгаа гэдэг нь бол бараг хажиг аранлаг хоёулаа санал. Ойдон данжин зоврж байна дөмбийн доо гэдэг бол нэг. Хоёрдугаар тийм байлаа гэд эндинжин доо биш болохгүй гаргалгаа юу ах вэ? Ийм хоёр л одоо зүйл хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр нь гарах нь гэдэг л одоо чухал шүү дээ. Эндинжин доо маян бичэр дан гонши ишиг нямбула гонаа гэж байна. Гонши нь бол ишиг нямбу гэдэг нь хам дишиг нямбу гэдэг хам дишиг нямбула гонаа. Хам дишиг нямбула гонаа гүнши намши ядуур дөмбийн доо дэ данданжин доо иншин гүнзүү дөмбө ойдон данжин зоврж байна дөмбийн доо маян бичэр гэж. Дамбуу дээр таал гэдэг нь бол одоо энэ ихний тийм ээ. Ихний дөвжид шүү дээ тийм ээ. Нөгөө сүг мэдрэгүүтэй ширүүний мон доцог дондон дөмбө ойдон данжин зоврж байна тийм ээ. Энэ данжин доо маян гэдэг. Дамбуу дээр таал дэ сүг да дэмэд ойдон данжин сүг да дэмбэр мадууга тий дамбуу дээр таал гэдэг. Дамбуу ч юу вэ? Зоврж байна гэдэг нь энэ дүнжинд. Энэ дүнж. Тий.
гонши дишиг нимбул гоны гунши намши ядурдан байна доо дандунжин доо ба стүгмичээс ширүүн нимбун тоцог дондон нимбун ойдон данжин зовурж байна доо ойдон данжин зовурж байна доо би доо ин жанс гэсэн шүү дээ ин жан гэдэг ин жан эн дүнжин доо маян бичэр дан гэдэг тэгээд дараа нь бол тэрдэн гонши дишиг нимбул гоны гунши ядурдан байна доо дандунжин доо иншин Унзуу дэmbang одоо энэ за тэгэхээр энд дараа нь ийм байгаад байгаа маа. Энэ чинь дараа ийм байгаа. Ерөнхийдөө нэг за энэс энэ тэгээд эндэнжиндөө маян бичэр дан гэдэг нэг зүйл үзүүлж байгаа. За тэгээд араас нь гонши дишиг нэм кам дишиг нэмбуула гоонэ тийм ээ. Бол юу яг жинхэнэ дотроо бодож байгаа нь бол кам дэвэр шивгийн нэмбуу те дишиг нэмбуу гэдгийг болгоогоод дотроо бол бодож байгаа. Тэгээд ихтэй бол гүншийн намши ядурдан байна. За энэ дараагийнх. Гүншийн намши ядурдан байна доо данданжийн доо ин гэж хэлж байна. Ин гэж хэлж. За тэгэхээр энд нь дугаарлцдаг юм уу болгоод нэг тэгээд энд нь бас нэгэн тод. Ингээд энэ тод. За тэгээд араас нь болохоор гүнзүү дэmbang ойдон данжин иншин гэчээд гүнзүү дэmbang ойдон данжин зовурж яна дэmbang доо маян бичрэр гээд энийг хоёр дахь нь за эндээс хоёр дахь даг нь юм. Тийм ээ. Ингээд харуул өөр сайн. За ингээд та нар. За тэгэхээр бол дамбуу дэртаал гэж дамбуу дэртаал гэдэг чинь одоо энэ нэгийг тийм ээ. Дүгмижээс сууж доцог ширүүн юм бол доцог дээр дондон дэmbang ойдон данжин зовурж яна дэmbang доо инжа эн дүнжин доо маян бичэр дан гэд бас нэг юм хэлж байгаа нь гонши дишиг нэм болоо гоно гүнши нэмши ядур дэmbang доо те данданжин доо ин гэж. Энэ дамбуу нь бол энэ хоёр. Тэгээ ин шин гэд салгаж штэ те доо им бөгөөд за тэгээд ахаад дараа нь өөр юм ярьж байгаа нь гүнзүү дэmbang ойдон данжин зовурж яны доо маян ба гэдгээ бас дүгж. За ингээд дамбуу дэртаал. За ингээд харахаар илүү тодорхой болох тийм ээ. За дамбуу дэртал дамбуу дэртаал цуг да дэмэд ойдон данжин зовурж яны дэмэн доо им бичэр дан гэж. За тийм ширүүн юм дээр байгаа цуг медамэд гэдэг чинь бол цуг да тэргүүтэн бол дэмбэр мадууа. Тэгээ үннээсээ бүтээгүү гэдгийг бол ойдон данжин зовурж яна дэмбэн доо им бичэр дан гэдэг нь ихний асуудал ба шүү дээ. Ойдон данжин зовурж яна дэмба гэдгээ бол ярьж байна тийм ээ. Ойдон данжин зовурж яна доо им бичэр дан цуг да раншинжис дүү бичэрэр гэж. Цуг да бол раншинжис дүү юм. Дамбуу дэртаал гэдэг нь одоо энэний одоо дамбуу. Энийг хэл. Дамбуу дэртаал диэн ойдон данжин 100 ёвичэр. Тэгэхээр ширүүн нэмбүүгийн ойдон данжин 100 гэж нэг юм байх ёстой. Байгаа нь бол юу гэхээр цуг да дэмбэр мадууа ойдон данжин зовурж яна дэмба юм аа гэж. Өөр тавих юм байхгүй. Тийм ээ өөр юм байна. Энэ биш бол өөр юу байх юм гэсэн санаагаар тийм ээ. Одоо монголоор энгийн одоо яриагаар ярил тийм маягаар хэлж штэ тийм ээ. Ойдон данжин зовурж яны доо ин гэж. Ин гэдгээ яаж баталж байгаа гэхээр наад ширүүн нэмбүүг чинь данжин 100 гэж нэг юм ойдон данжин 100 гэж нэг юм байгаа. Байгаа бол энэ бахаас өөр юу байх. Биш гэх юм бол та мөн гэж байгаагаа тавилтал гэдэг шүү дээ нэг. Ёвч нева дэртаал цуг да раншинжис дуу гэдэг. Да жишимба да жишимба маян бичэр гэж. Им бичэрдэн энэ нева гэдэг нь бол одоо энэ нева шүү дээ тийм ээ. Энэ нева. Цуг да раншинжис дүүа гэдгээ бол яаж батлах юм гэхээр цуг да бол да жишимба маян бичэр. Цуг мэд да мэд гэсэн гэж айлцсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр айлцсан дагууга цуг да
тэргүүтэн чинь болвол Мэба Маян бичэр тийм ээ. Мэба Маян бичэр нэг ёсондоо Дааж Ишинба Маян бичэр. Энийг задаг Нева Дертал гэдэг нь одоо энэ Күнзүү Дэмбан Ойдон Данжин зурж байна. Одоо Маян бичэр гэдэг энэ хоёрын тоо тавьсан шүү дээ. За тэрийг баг. Тийм ээ. Тэр задаг Нева гэдэг. Нам Нева. Уншаад үзье. Задаг Нева Дертал Дамбуу ган шиг Нева юм бичэр. Дамбуу Дертал Жан дугу годвала цаанам ноцог гүншидэ ишиг нямбуу ишиг цаанам ноцог гүншидэ ишиг нямбуу гэва анде нямбуу дэла гүншидэ гүнши гэдэг нэр томьёогоор дишин шигнам домбор зад нямбуу гүншир догваян доошин намжи бишээсоо шисүн бичэр. Тэр бол энэ чинь задаг Нева Дертал гэдэг нь энэ Давин даг дотроо одоо юу гэдэг энэ эндүнжин доо юм бичэр гэчээд гонши дишиг нямбуула гоно гүнши намши ядуур дөмбөн доо данданжин доо. За тэгээ энийг Давин даг Нева гэдэг нь энэ шүү. За тэгэхээр энийг бол ингэж тавь. Ийм дид хоёр байгаа байхгүй энэ дотроо. Тийм ээ. Гонши дишиг нямбуула гоно гүнши намши ядуур дөмбөн доо данданжин доо гэдэг. Тэр нь жан дугуугуудын доонд бол юу гэж хааж байна. Тэгэхээр таанам ноцог гүншидэ дишиг нямбуу гяваанд нямбуу дэла гүншидэ дишиг шигнам домбор заад гэж. За тэгэхээр бол уул нь бол дотроо юу лээ? Кам дэвэр шүгийн нямбуула гоно тэгээ гүнши намши ядуур дөмбой гэж. Гүнши намши ядуур дөмбой дишиг тийм ээ. Нямбуу дэла гүнши гэдэг нэр том юм. Гүнши даа гэж байгаас даа гэдэг нь бол дуу аваа гэж орчуулдаг шүү дээ. Гэхдээ энд бол тэр нэр томьёогоор бол дишин шигнам домбор зад тий кам дэвэр шүгийн нямбуу тийм ээ. Дишин шигнам домбор зад. Нямбуу гүншир догваян гэдэг нь тэр дишиг нямбууг бол гүнши гэж нэрлээд ингээд үзүүлж байгаа юм тийм ээ. Доошин намжис бишээсоо. За оюун дорой улсууд бол энэ гэсэн. За шээсүн бич. Чима Дертал гэдэг нь одоо яг нөгөө Күнзүү Дэмбан Ойдон Данжин зурж байна домбын доо Маян гэв. Тэ энэ тийм ээ. За юу гэж. Чима Дертал дишиг нямбуу доодын Ойдон Данжин зурж жүрвийн Күнзүү Дэмбан Маян гүнши намши дэян дэ Маян бичэр гэж. За дишиг нямбуу доодын Данжин зурж жүрвийн Күнзүү Дэмбан Маян гүнши намши дэян дэ Маян бичэр гэж. Тооц. Дишиг нямбуудад даадын Ойдон Данжин зурж байна Күнзүү Дэмбан биш. Гүнши намши дэян дэ Маян бичэр. За энэ дээр ингээ харахгүй тийм ээ. Ин шин гэд гонши дишиг нямбуулга гоно гүнши намши ядуур дөмбын доо дэ данданжи доо ин шин боловч Күнзүү Дэмбан Ойдон Данжин зурж байна дөмбын доо Маян. Яга Маян гэхээр гонши дишиг нямбуудад Ойдон Данжин зурж байна дөмбын доонч биш. Гүнши намшиж бас биш байна гэж хэлгээд шүү дээ тийм ээ. Чима Дертал дишиг нямбуу доодын хам дишиг нямбуу шүү дээ тийм. Хам дэвэр шүгийн нямбуу доодын Ойдон Данжин зурж жүрвийн Күнзүү Дэмбан Маян. Дишиг нямбуу гэдэг нь дооных нь нэр биш шүү дээ. Хам дэвэр шүгийн нямбуу гэдэг. Тэр бол доодын Ойдон Данжин зурж жүрвийн Күнзүү Дэмбан Маян. Гүнши намши дэян дэ Маян бичэр гэдэг нь доодын Ойдон Данжин зурж байна. Ийм гэж. Дамбуу Дертал гэдэг нь дишиг нямбуудад доодын Ойдон Данжин зурж жүрвийн доо Маян бортол тэг Күнзүү Дэмбан Маян бичэрдэ тэг Дондон Дэмбан юм бичэрдэ Симжанжин Сим Дэндон дишиг нямбуу юм бичэр гэж. Тэр хам дэвэр шүгийн нямбуу гэдэг байгаа чи юу гэж. Симжанжин Сим Дэндон. Симжангийн амтны сэтгэл өөрөө хоосон чанар. Тэрийг бол хам дэвэр шүгийн нямбуу нөгөө риг раншин найраг руу очиж штэ тийм ээ. Раншин найраг. Тогмо мэдвана жудон хам дэвэр шүгийн нямбуу раншин найраг. Тэрийг.
Тэр бол юу гэж байна? Ондон дэм ба имбичэртэй хэмжаанж хам дэндон бишиг нэмбу имбичэрэр. Нявадэртэл гүнзүл дэм ба маян бичэртэй мэвичэртэй шицо болов гүнши мишэ бичэрэр гэж. Яг үнэндээ бол тийм ээ нявадэртэл гэдэг нь бол гүнши намши бол тэр гүнши намшидэ доодын модон данжаа зовж журва бишээ гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол ягаад биш юм гэхээр тэр мэвичэр. Мэвичэртэй шицо болов гүнши мишэ бичэр. Шицо болов гүнши мишэ бичэр. Ангийн намжтай арыг хайниту жолоо гүнши жог мижоогын цүл салуур мажуя мишэби чогсуу оноо шисэн бич. Дангад юу гэж байгаа гэхээр арыг хайниту жолоо гэж. Арыг буюу зэнам тий. Зимби нам. Зимби нам. Тэр анар тэр сүлд тэр нэр алдрын санах байна. Нэг гівшөө гадаа нэг Facebook дээр бас ингээд юм ном яриад байдаг. Тэр гівшөл бол энэ зэнам гэдэг бол гоё тайлбар шүү. Зимби нам. Тунвадан зимба. Зимба гэдэг чинь тод шивийг. Тэр арга гэдэг бол тэр шивийг барьж байгаа ийм байдал. Зимби нам. Зэнам аргийн цанд гэдэг ба шүү. Тэр энтриг бол их гоё тайлбар. Тэгэхээр бол арга танидуу жоглоо үнши жог мижогийн чус салруу мажун яас. Шицо бомловжийн ёсонд бол үнши хайлгнахгүй гэж бол тодорхой байхгүй гараагүй байгаа боловч мишэ би чогсон он гэж тий. Үнши хайлгнахгүй үнши гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тэр одоо юу зүгийг баримтлнаа гэж тийм ээ. Мишэ би чогсон он шээсэн гэж хэмээн зарлаа. Тэгэхээр үнши хөл гэсэн. Хонарэ зүг мэджээ суужин шэрүүн юм бон тоцогч ээж агжаалаа дондомжийн чадвар ойсуу жарвын доо юм бартаал. Тэгэхээр энэ дээд саяны тэр бахан олон дотроо эн чинь олон төвчдүүд байна шүү дээ. Нэг даг дотроо хоёр хэсэгтэй. Тэгээд тэрийг баталж байгаа даг нь дахиад хоёр хэсэгтэй. Тэгэхээр тэрнийхээ нэг хоёрыг ингээд араас нь ингээд одоо юу гэдгийг дүвлээд явж штэ батлаад явж штэ. Тэгэхээр сайхан айжуу тавь. Тийм ээ одоо ингээд яг нь ингээд хилүүлээд ингээд нэг холиослог нь гаргаад ингээд ойлгох юм бол тэгээд одоо дараа нь яг нь өөрснөө сайхан яг сайхан бодоод ингэж дүвлж байгаа юм байна, ингэж хийж байгаа юм байна гэхээ холиос олиг нь гаргаад ингээд хилээд өгөхөр хижиж баттжиж өөрийн болгож авч иж одоо яаж түүд тийм ээ. Дүү сайхан хоногшүүлдэ штэ тийм ээ. Тэрнээс одоо нэг удаа ингээд өөр цогцороо тэр хонарэ. Заримдаа энэ чинь нөгөө нэг чүн өөрөө маш их далаа шиг юм том учраас нөгөө уншаад л ингээд байж энд няваа дүвдээ сумба дүвдээ гэж гараад ирэхээр нөгөө няваа сумбагаа бүр мартсан бүр өчнөө хуудасны өмнө энэ төр ярьжсэн ярианы дараагийн хэсэг нэг олон хуудасны дараа тэгэхээр өөрч гээд байдаг. Тэгээ тийм учраас бол маш сайхан тайван тэгээд ингээд болж өгвөл ингээд харандаагаар энэ төр тэмдэглээд энэ төр явуул. Тухайн үед хэлүүлж явах үед бол болоод байгаа юм шиг. Дараа нь бол эргээд харахад энэ төр мартдаг. Юу л ханаас гараад ирв. Тийм байдаг шүү. Мод оюутны. Хонарэ. Сүг мэд жэсгэж шэрүүн юм бон доцогч ээж. За сүг мэд даамид тиймид ромид рэгжамид гэж бид нар шэрүүн юм бод уншиж байгаа. Тэр тэргүүтээ шэрүүн юм бон доцог дооны үг болвол юу гэж байна? Агжаала дондомжийн чадвар ойсуу 60-ын доо юм бартал зүгсуг дэмэдүүн ойдон данжин зоврж яна дэм доо юм бичрэр гэж. За хажиг өөдөөс нь асууж аранлагаар тийм ээ. За тэгвэл наадах чинь зүг мэжээс чинь шэрүүн юм бон доцог чинь агжаала дондомжийн чадвар ойсуу 60-ын доо муу юм уу гэж. Яг үг гэхээр та аранлаг та зүг суг дэмэдүүн ойдон данжин зоврж яна дэм доо гэж. Тийм ээ сая дээр ярьлаа шүү дээ тийм ээ. Шэрүүн юм бо дотор байгаа зүг зүг медамид гэдэг чинь болвол юуг үзүүлж байгаа гэхээр хоосон чанарыг шууд үзүүлж байгаа. Бодтойгоор шууд одоо тэр шэрүүн юм бод өгүүлэх түүний гол болгож бодтойгоор үзүүлсэн ийм удар юм аа. Хоосон чанарыг бол шууд үзүүлж байгаа гэхлээр дээрэс нь бүгэл наадах чинь гагжаала дондомжийн чадвар ойсуу жарвын доо муу юм уу гэж.
гаргажаалаа дондомжийн чадвар тийм ээ. За энэ бол одоо Умар Анжидуй ёсонд л одоо яригадаад байгаа шүү дээ гол нь. Умар Анжидуй ёс. Умар Анжидуй бол яг л одоо Тэмбэр Мадууа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тийм. Тэмбэр Мадууа. Гисэн хэдий боловч зөвхөн одоо догвий дагзам, мэндээ шагзам гэдэг юмыг бол тавьж чадахгүй. Тийм учраас хааш нь ингээд лавшруулад учир шалтгаанаар ингээд бодхолоор юмцэн яндаг. Даг яндаг ингээд бод. Тэгээд дээрэс нь одоо нөгөө юу вэ? Жигд баралжийн даг байдаг ч юм уу. Рэгвийн жалуу дэмбэрлжийн даг ч гэдэг юм. Ингээд бодонгууд раншинжис дууа гэдэг нь яа харахгүй өөрт нь асуудал үүсгэхэд эхэлж байгаа. Асуудал үүс. Заавал раншинжис дууа тавих гэдэг. Мэндээ шагзам тавихд чинь 10 бат хэцүү байгаа шүү дээ. Тийм учраас чой тамжаа раншинжис дууа гэдэг хүлээн зөвшөөрөхөөс тэрийг хүлээн нэг талд хүлээн зөвшөөрчөөд нөгөө талд яа харахгүй үнэн учир шалтгаанаар ингээ бодохоор тийм үү жигд баралжийн даг тэргүүтэй те жигдэн дүмэн овооны дэм барилуучэр гэмийн аглаад байна ингээд бодохоор зэрэг нөгөө раншинжи дууа гэдэгтэй нөгөөх нь таслаад эхлэхээр нэмэлт яач юм гаргажаалаа дондомжийн чадвар донд амбар мадууа юмаа гэдэг юм хүлээн зөвшөөрөхөөс одоо ингэж нэмж өгөхөөс Умар Анжидуй аргагүй болоод Умар тэгэхээр явж байгаа үлээ гаргажаалаа дондомжийн тэгэхээр хажиг асууж авахгүй юу за тэгээд хоосон чанарыг бол бодитоогоор шууд үзүүлсэн өдөр юм байжээ ширүүн юм тэгвэл энэ сүг мэд гэж байгаа энэ одоо үгнүүд нь бол гаргажаалаа дондомжийн чадварыг бол бодитоогоор ингээ үзүүлсэн тийм ээ ийм доо муу юм уу биш муу юм та сүг суг дэмэдэн ойдон данжин зоворж яана юм би доо юм бичээс дагхаа тийм ээ даг бол хайлгаж байгаа шүү дээ яна тэгээ гаргажаалаа дондомжийн чадвар дасинла жургийн доо юм бартал додвичэрсана жаши оо гэж дасинла жарва гэж бол тийм ээ дасинла гэдэг чинь одоо үгэн дээр цэгсэнла дасинла тийм ээ үгэн дээрээ бол яг жарлсан юм уу гэвэл жаши оо гэсэн байх шүү додвичэрсана жаши оо шүү үгмэд даамэд иймэд бол гаргажаалаа дондомжийн чадвар 60-ийн доо гэж гаргажаалаа дондомжийн чадвар 60 дасинла дэмба юм уу гэхээр жашио гэж тэгэхээр биш л гэж хэлэх юм байл жашио гэж цааш нь ян хонарэ онши дишиг нэм була гоно үнши ядур дөмбийн доён ойдон данжин зовурж жүрвийн гүнзүү дэмба яварт онши дишиг нэм була гоно үнши ядур дөмбийн доо ойдон доён ойдон данжин зовурж жүрвийн гүнзүү дэмба яварт үнши дон гойжин дүлжан ор үнши ёбаде имбичэрсэрна ачаа гүнши бол одоо симзамбат л одоо зориулсан шүү дээ симзамба дотроо люнгийн жаврангийн симзамба л одоо гүнши хайл тэгэхээр уул нь бол гүнши хайлан бийн дооч нь бол юу ах нь доод одоо жинхэнэ одоо утга бодсны одоо таал нь бол кам дэвэр шивийн нямбу энийг болгоогоод тэгтээ бол гүнши байгаа гэж. Тэгэхээр энэ гүнши ингэж айлцсан бурхны одоо судар байд. Тэр судрын бодиттой үзүүлж байгаа тэр одоо зүйлийнх нь тийм үү? Үзүүлж байгаа голлон үзүүлж байгаа тэр зүйл нь одоо тэр үзүүлж байгаа гүнзүүдэн ба гэж юм байгаа мó гэж. Тэ? Гүнзүүдэн ба яварт. Гүнши дон гойжин дүлжан орор гэж. Гүнши гэдгийг одоо айлдах шаардлагатай байгаа. Тэр шавийн хувьд бол гүнши байгаа. Гүнши байгаа. Имбичэрсэрна мачо гэж. Тийм ээ? Тэ? Юу гэдэг. Тэр гонши ишиг нямбула гоно гүнши ядур дөмбийн доён ойдон данжин зуурж буй гүнши гүнзүүдэн ба имбичэрна мачо гэж. Мана дэ мэвартал гүнзүүдэн ба яна дэ маян говж. Тэртэл гүнзүүдэн ба яна дэ маянбын чавар хайлан бала ножид яндаг мэвичэр гэж. Хонар гүнши дон гойжин дүлжан ор гүншис манесо шана она шидуна гүнши маян говарт. Эдэр говичэр цом шиг. Онаа гэдэг 14 өдөөс нь ярьж шít. Дэ мэвартал гүнзүүдэн ба яна дэ маян говж. Тэртэл гүнзүүдэн ба яна дэ маянбын чавар хайлан бала ножид яндаг мэвж.
ножид яндаг гэдэг чинь бол юу одоо тийм ээ эсрэг тавих одоо тийм шалтгаан гэв. Оноор күнши дон гожи дүлжэн ор күнши мангасоо шина. Тэр күнши дон гожи дүлжэн ор күнши мангасоо гэдэг күнши гэдэг бол байхгүй гэж. Гэтэ күншиг үзүүлэх шаардлагатай байгаа тэр шавийн хувьд бол күнши байхгүй бол биш юм аа. Тэгээ байхгүй гэж хэлж болохгүй. Гумаач гэдэг юм уу одоо юу гэдгийг тооцохгүй гэсэн сан. Тийм ээ. Тэр шавийн хувьд бол тооцохгүй гэж. Тэгвэл өдөөс нахад шийдвна күнши маянгоо урт. Шийдвна күнши маянгоо урт. Тэр говьч. Күнши тэр күнши дон гожи дүлжэн ор күнши мангасоо гэдэг шиг. Тэг шиг энэр хэлвэл юу? Зарим хүнд бол зориулаад зөв юмэг ч гэсэн буруу гэж хэлэх шаардлагатай байж болно шүү дээ, тийм ээ. Тэр хүний хувьд бол үнэн одоо бодит байдал дээр зөв байдаг ч юм уу мөн юмыг бол биш гэж хэлэх шаардлагатай нөхцөл байдал болж байна шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Аргагүй одоо хойно бас гарандаа тэгэхээр манай бас харах. Ер нь бол бурхан багшийн одоо үнэхээр одоо арганд мэрэг тавлаа хайваа тийм ээ. Их нэгүүлсэн гүйс үнэхээр амтны тусны тулд гэдэг нь бас нэг нотлох нь энэ шүү дээ тийм энэ шүү дээ. Амтны тусны тулд аврахын тулд зовлонгоос нь битгэхийн тулд тэр хэрэгтэй бүхнийг л хий. Заримд нь бодит байдалтай нийцэхгүй ч байсан гэсэн тэр одоо хүнд бол тэрийг тийм тохиолдол маш олон. За ранлугнээс ондон дэмбэн ойдон данжин зов күнши ёд гэж байна. Ансхийн даг ёд гэж байна тийм ээ. Далаа өгш устдаг Америкт очиод христийн сүмийнхний урилгаар Америкт христийн сүмийн урилгаар хүнд нь очиод тэгээд би ингээд Библи тайлбарлаж тэгээд би Библи тайлбарлсан гэдэг далаа өгш тэгээд айлж тэр YouTube юу нэг байгаа шүү дээ. Тэгээд далаа өгш өөрөө айлж. Тэгээд айлдахдаа бол яг одоо чирэлбийн дүмтааны дагуу. Одоо манай номонд бол одоо чирэлбийн дүмтаан дээр гардаг. Тэр ёсыг бол энэ зөвшөөрдөг дээр ингээд тайлбарлаж ирсэн тийм ээ. Одоо юу цаг хугацаа байна. Өдөр шөнө өвөл одоо зун хавар намар ингээд ээлж энэ бүхэн бол яг өөрийн ингээд химнэлээрээ ерөөсөө ингээд зүрхгүйгээр маш нарийн одоо дэглэмтэйгээр ингээд явж байгаа. Хэрвээ энэ ямар нэгэн эзэн тээгч байхгүй бол эн чинь ингээд дэглэм нь алдагдчих шүү дээ. Тийм учраас эзэн байгаа учраас энэ бүхэн одоо тийм ээ бүхэл зүйл одоо яг өөрийн зүй тогтлоор жишээ нь гумбаа мэрдэг баач гэсэн тийм ээ. Юмсийн одоо мөн хус чанар энэ бол хизээш алдагдахгүй ингээд гумбаа мэрдэг баа тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн бол ерөөсөө эзэн байгаа гэж. Тэгээд би тэгж хэлсэн. Тэгээд тэд нар баяртай байсан. Маш их одоо happy тийм ээ ад жаргалтай байсан. Тэгээд тэд нар ад жаргалтай би ч одоо ингээд ад жаргалтай happy байсан. Тэгэл одоо боловч өөр юу ярих. Ингэж бас айлцтай за тийм ээ. Тэрэн шиг л одоо тэг. Тэм одоо улсууд хосон чанарын тухай бол хамаагүй ярихгүй гэдэг юм тийм шүү дээ. Тэгээд хорлох баг. Яагаад хорлох гэдэг юм гэхээр юмс одоо нэр томьёо төдий үнэн чанараасаа бүтээгүй юм ойлгохгүй одоо тийм ойлгох чадваргүй ийм улсуудад бол тэр зэрэг түүгээрээ дамжаад буруу үзэлдэх тийм ээ нүгэл буянч байхгүй юм байна бүгд хосон чанартай одоо хойд урд нас гэж байхгүй юм байна сайн муу үйл ерөөсөө хамаачгүй юм байна гэдэг юм ингээд бүр төөрөлдөөд одоо эргээд одоо муу заяан тэрнийг бол хор болчих аюултай учраас тийм биш ээ одоо юмс мөн чанараасаа бүтсэн юм аа гэж айлтгах шаардлагатай юм байна тийм ээ. За
란둥니 던던덴방 어떤 던전 저우르잖아 덴징 다 지신도 하이든도 룽엔도 엔든진도 인 아이 나도 오마르 안주뚜이였으니 엔든진도 오마르 안주뚜이였은 도도 хоёр шаардлага ба шүү дээ тийм ээ. Дондон дембан ойдон данжин зоврж байна одоо нэгдүгээр тийм ээ. Үнэмлэхүйн үннийг одоо голлон үзүүлж байгаа байх хэрэгтэй. Хоёрдугаар дааж ишин дуу хайлна. Ийм байх юм бол энд дэнж. За Гүнзүү дембан тэгэхээр Сэмзэнбаа бол зөвхөн дааж ишин дуу хайлна дөрвөн гал гэж байгаа шүү дээ тийм ээ. Сэмзэнбаа бол зөвхөн дааж ишин дуу хайлна гэдэг энийн дондон дембан ойдон данжиг. Тэгэхээр бол Умар анжидын усанд бол хоёр шаар. Энд дэнжин доо байхын тулд хоёр шаар. За дараагийнх нь бол Гүнзүү дембан ойдон данжин зоврж байна дембадан дааж ишин дуу хайлна дуу мэрэнва аяар уин доо. Энэ хоёрын аль нэг нь тийм ээ. Нэг бол Гүнзүү дембан ойдон данжин зоврж байна дембаа бол тэр данданжин доо. Эсвэл дааж ишин дуу хайлна дуу мэрэнва байх юм бол тэр бас данданжин. За хажиг 엔든준 도 쉐위 엔도야나 엔도 용 고스르와 메테테 엔든준 도 쉐위 엔돈 데라 다지 심바던 돈돈 덴바냐가 여비치때 오마 나왔다. 오마 나왔다. 오마 나와. 에빈 돈장 간다 자시나 제마던 제와던 돈돈베 완도zat네. 잣와 가임바테 데니 데라 록식도 첸지 간도얀 당으로 미누비치를 시선비. 아니 болж байна тийм ээ. Ажиг эндүнжин доо шивэн эндояна эндоин гойсруу мэтэд эндүнжин доо шивэн эндүндэла дааж ишин бадан дондон дэманяга ин гойвэчтэй уманаа. Эвэн донжан галда жаашяна гэдэг нь эндүн гэж юу юм бэ гэвэл самаадан жава дондон бэ вандусад аян бате дэни дэла лог шүтүү шэнжи андуян дангур меню бичэр гэж дондон бэ вандус гэдэг нь дондон дэмба. Үүнээс өөрөөр бол тайлбар давмар минусоо шээсүн бич. Хонаарэ дэ чавартал дэ чавар ранжидви шидвичэрдэ ханжирвис эдэр шадвичэрна мачоо гэж. Она дундун дэмбэн ойдон дэнжэн зуурж байна доо юм. Энд дэнжэн доо юм чавар ранжиби шавартал эдэр дүү танжирви шид. Энэ хэн дөвч дууц тэ хонаарэ дэ чавартал чавар ранжидви шидвичэд ранжидва ингэж одоо хүлэн зөвшөөрдөг юм а гэдгийнхаа нотлогоон дээр танжирва яг ингэж бас үздэг шүү дээ гэдэг бол үнэхээр яаж ч баталгаа болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөөдөөс нь хэлж шít. Тэгвэл танжирва тэгж хүлээн зөвшөөрдөг байлаа гэд ранжидва бас тэгж хүлээн зөвшөөрөх ёстой гэж хажиг бодоод байна шүү дээ. Тэгвэл аранлаг бол мачиг бичээд тэгвэл таныхаар дондон дэмбэн ойдон дэнжэн зоврж байна дэмбэн доо юм эндэнжин доо юм би чавард. Эндэнжин доо юм ба юм би чав гэж ранжидва хүлээн зөвшөөрөх юм уу? Яг тэгж танжирва хүлээн зөвшөөрдөг. Чаваахан. Энэ дээр өөрөө даг готлсон учраас өөрт нь чаваа байгаа шүү дээ. Тийм ээ чаваахан. Данданжин доо шивэ дандан инжа гүнзүү дэмба хонаала мижиддээ данданжин доо ина гүнзүү дэмба ойдон данжин зоврж идвэ мачавар чадсан би. Энэ бол данданжин доолоо ина гомбожинжин доодон дэмгүнжин доо ни доо гэж. Гом дэмгүнжин доо гэдэг хэд удаа ярьлаа да тийм ээ. Гом дэмгүнжин доо Андунжин доо дотроо хоёр ялгаж шүү дээ. Андунжин дотроо гомбожинжин доо, ямгунжин доо гэж. За дааж ишин доо хайлан доо мөрөмний доо ган шиг онши зоврж руу гомбожинжин доо юм. Танид дэ ган шиг гомбо зоврж руу дэ ямгунжин доо юм. Танид доо дэни мянгалдэ гомбожинжин доо ина нямбула ямгун гой бичэр дээшин доо онши зоврж руу доодон гомбо зоврж руу доони мянгалдэ Дондон дэмба данжин зоврж яна дэмбэн доо гүнзүү дэмба данжин зоврж яна дэмбэн дооны мянгал гэж. Эдгээр бид бүгдийг нь өссөн. Сүүлд бас нэг маш одоо тодорхой тэр юун дээр гарсан тийм ээ. Жедон дээр бас. Юу лээ? Гомбожингийн доо, гон дэмгунгийн доо гэсэн шүү дээ. Гон дэмгунгийн доо, гомбожингийн доо, дэмгунжийн доо. Эдгээр бол бас дотор нь яваанууд байсан шүү дээ тийм ээ. За өөр цаг үеийг болгоогоод одоо гэж айлдах гэдэг юм уу? Цаг хугацаа, орон зай тэгээд тэр 50-ын одоо байдлаас хамаарат энэ тэр өөрөөр айлтгахуд энэ тэр бол байгаа шүү дээ. Нэг тойруугаар юм уу. Тэр нүглээс нь нүгэлт ажил одоо буруу зүйлээс нь буцаахын тулд яг одоо чи яваажин төрөх ерөөл тавих юм бол яваажин юм байна. Тэгээд ирээдүйд бол яваажин
болгоогоод одоо ингээд энэ даруй яваач ингээд ирүүл тайлбарл тавиа гэх юм. Ийм маягаар айлдах бол байна. За тийм учраас бол эдгээр бол энэ тайлбарлаар ингээд доод дэний 1000 алва. Доод дэний гэдэг нь Гомбожингийн доо, Дямгонгийн доо хоёр бол хоорондоо 1000 алва юм аа тийм ээ. 1000 алва. Энийг ишинтүү ёо гэсэн үг шүү дээ. Гомбожингийн доо яна Нямбола Дямгонгийн говьчэр Гомбожингийн доо гэдэг чинь бол тийм ээ. Гомбожингийн доо болвол Нямбола Дямгон юм байх. Нямбола Дямгон гэдэг чинь тийм ээ. Муу сэтгэл гэдэг юм уу? Тэр бүгдийг бол гав Нямбод юм ба. Биш үү? Угаасаа доо гэдэг чинь бид нар үзсэн шүү дээ, тийм. Юу вэ? Дооин тэг ярихад бол 84,000 огц үг гэдэг. Хажууд янз янзаар гэдэг шүү дээ. Дамбууч саалаар авдангийн үүрч чадах хэмжээгээр битээр тийм хэмжээ зодын ёсоор тавиад янз янзын ингээд тайлбарууд тавьсан шүү дээ. Тийм ээ. Тэн дотроо бол та нар санаж гин үү? Нөгөө урдын одоо тэр дозооваануудын бас тусал тавьж ирсэн. Тэр бол аль нь ч биш ээ. Тэгээд түүний дагуу бол тэр Чопун Жати Шидун 84,000 номын цогц гэдэг нь бол 84,000 муу сэтгэлийн ерөндөг. Тэгэхээр нэг муу сэтгэлийн ерөндөгийг нэг номын яг ийм хэмжээгээр. Тэгэхээр бол тэр ерөндөг болж байгаа. Тэр Нямбод Дямгон. Тэгэхээр доо инаа бол тэр нэгэн одоо муу сэтгэл юмнуудын бол заавал ерөндөг байх юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Гомбожингийн доо инаа Нямбод Дямгон, Нямбола Дямгонгийн доо ин говьчэр дээшүндө гонши зовурж үеийн доодон Гомбо зовурж үеийн дооны 1000 алва юм аа гэж. Гонши зовурж бод Гомбо зовурж байгаа 1000 алва юм. Эндээ Дондон Дэмба данжин зовурж яна дом доодон Гүнзүү Дэмба данжин зовурж яна дом дооны 1000 алва. За Дэдэр Нянтожин тэгвалаас уваа гэж. Дэдэр Нянтожин тэгвалаас уваа шээсүгжин гавсууж урваад тааж баа гэж. За энэ одоо Ригийн юу яваад байна тийм ээ. Ригийн одоо үеийн тэр за тэдэр Нянто тэгвэл аасууга шээсүгжин гавсууж урваад тааж байна. Ийг уншсаа дууссан гэж бодсон. Энэ төс үргэлжлээ гарч ирж байгаа. Энэ нөгөө дунд нь энэ хоёр юу ч нөгөө нэг Жанчуусын баач нөгөө Таажувын Жанчуусын баач нь Шандун Жидва бусдын тусыг хийх нь бол Санжаадан Жэсү түн баг. Тэрнээс болоод маш их уртам гараад. Тэр нь яагаад юм гэхээр нөгөө нэг амтны тусын тулд бол Гомн Дямгонгийн доо үзүүлэх нь бол тэрээр аван товлсон учраас Санжаадан Жэсү баг гэдэг тэрнээсээ улбалаад Гомн Дямгонгийн доо тэгээд дандан эндэн гэж яриад явсан байж. За тэгээ өргөжлүүлээд тэрийг одоо тийм ээ. Ядар Нянтожин тэгвалаас уга шээсүгжин гавсуу журваадан тааж адваны дамбууны догвайны чөдөг догвайны чөдөг юу жорломши гомлом гомлом тийм үү тэгээд 6 жевийн гавсуу жансан жүсүмжин сэм дэндон тэгчин дэвидэ раншин наригсу дэмбала хоонаар тэгчин сумгаан гансаг тэгва чимбун дамжаа гамжи регла найвартал дамжаагаа шиг тэгчин сумгаан гансаглаа жир найвчэр тийм ээ раншин нариг жир найвчэр сэм дэндон болвол жир найвчэр дэна Жанчуусын боо хоноо тэгва чимбун дамжаа гамжи регла найва маян бартал дөдвичэр шина санжир дамбуула мачвдэ. За энэ бол яг энэ чигээрээ юун дээр жэдүн дээр гарсан шүү дээ тийм ээ. Жир 8 учраас ганцхан одоо Жанчуусын баад бол тэгчин дүйдээ раншин нариг гэж Жанчуусын баа дээр тавих ямар шаардлага байгаа юм бэ? Иргэжин сүм буюу иргэжин сүм гэдэг чинь үлээ Нянтож иргэжин, Ранжил иргэжин, Тэгчир иргэжин гурвууланд нь бол тавьж болох юм биш шүү. Тэгчин дүйдээ раншин нариг. Яагаад гэвэл тэр сэм дэндун чинь гурвууланд нь жир 8 шүү. Тийм ээ. Жанчуусын боо хоноо тэгва чимбол ламжин гавжин регла найва маян бартал дөдвичэр шана санжир дамбуула мачвдэ гансум жүсүмжин жүжин сэм дэндон тэгчин дүйдээ раншин наригдан иргэжин сумгаан гансаглаа жир найжанс Нянто ловын сэм дэндон Нянтож дүйдээ раншин нариг болоод Ранжил ловын сэм дэндон Ранжилжин дүйдээ раншин нариг тэгчин ловын сэм дэндон тэгчин дүйдээ раншин нариг су тадвичэр дэд дуаны сумгаа дүйдээ римба шинду Нянто ловын симжин чоин дан, 年度对比电视剧啊，ранжил ловын симжин чоин дан,
저인당 란줄두비 딘시지 딕준 로비 심지 저인당 딕준두비 딘시지 뒤치르르 гэж. Энэ өдөр. Тэгээд нөгөө юу тавьсан шүү дээ, тийм ээ. Нөгөө зүгийн бал нэг бомб байлаа ч гэсэн зүгийн бал хийхээр зүгийн балтай бомб. Юу илээ бурам хийхээр бурамтай сав. Тэгээд бурамтай бомб. Эсэн чихэр ивэл эсэн чихэртэй бомб гэдэг. Ингээ өөрөөр нэрлэдэг шиг эдгээр бол Нянтойгийн одоо сэм дэндон болвол Нянтойгийн сэм дондон ранжилжийн сэм дондон янсамжийн сэм дэндон болвол тэр дэмбэр дүүвийн дом буюу хоосон чанар нь ямар ч ялгаагүй тийм ээ бомбтай адилхан. Тэгээ бол одоо тэр дэнжин гансаг Нянтой яаж явах юм бол Нянтойгийн сэм дэндон. Ранжил одоо бяцлаж байгаа бол ранжилын сэм дэндон. Их хөлгөний одоо жанжуусэмба боцодоо бяцлаж явах юм бол тэр төвчин дүүвийн сэм дэндон дүүвийн раншин нариг гэд ингээд ялгах байгаамаа гэд бэ гарсан. Тийм ээ за жидэн дээр гарсан. Хэрэгсчүүд дээ тийм ээ. За Нева та жадваны хажиг жедар нянтойжи тэгвала шээ согжин. За энэ хэмээх тэргүүтэй жедар нянтойжи тэгвала хэмээх тэргүүтэй гэдэг энэ хажиг энэ нэг номноос иш татж штэ. Энэ нь бол дэлб донслын үг шүү дээ. Хажигийн энэ шээ сог хэмээх тэргүүтэй гэд гаргаж байгаа иш татж байгаа нь бол дэлб донслын үг шүү дээ. Энэ жедар нянтойжийн дэлб донслаа дэлбаалаа жедар нянтойжин тэгвала шээ согжин шүндийн гор ума танжирвийн шүн энэ сэрнаа гэж. Энэ хэсэг бол ума танжирвийн шүн юм гэх юм бол она ловон сингэ самбу ума танжирва ямбартал дамжаа дийж. Тэна шицо бонловжин ума танжирва ямбартал дөдвич. Тэна жидон хай мэлэн би ума ранжудва мэвэр талоо гэж. Тийм ээ. Гэж айлцсан энэ шүн нь бол ума танжирвийн шүн гэхээр түүнийг айлцсан зохиогч нь ч гэсэн ума танжирва байна. Ума танжирва мөн үү гэж тийм ээ. Гэсэн маягаар штэ тийм үү. Ловон сингэ самбу ума танжирва юм. Амжаа дийчэр гэдэг. Энэ жадар нянтойжийн тэгвала шээсүгжин шүндийн гор ума танжирвийн шүн юм. Тэна шицо бонловжин дэртэл дийж тийм ээ. Жадар дөдвич. Тэна жидон хай мэлэмби ума ранжудва мэвэр. Ума ранжудва мэвэр. Ягаад үгээр тийм ээ. Жидон хай мэлэмби шицо бонловч гэсэн жидон хай мэлгэж байгаа тэр шүн ч гэсэн юу гэх юм. Шүн ч гэсэн ума танжирвийн шүн юм. Тийм ээ. Тийм бол жидон хай мэлэмбийн ума ранжудва мэвэр татуу таны хар хажиг таны хар. За шаяа Няранда чөжөдөг догба ёдур дөмбийн шүн яна ума танжирвийн шүн говурд завья дамжаа дийч. Мөн ялгаагүй те. Няранда чөжөдөг догба ёд гэж айлдж байгаа тэр шүн чинь ума танжирвийн шүн юм уу? Завья дамжаа дийч. Тэна эдэр шэдвийн умава яна танжирва юм говурд таны хар. Чөжийн дагдуу мадуба гэж айлдж байгаа байх юм бол тэрийг хүлээн зөвшөөрж явах юм бол тийм умаава байлаа гэхэд заавал танжирва байх хэрэгтэй юм. Тэдвэж. Дэв мэрэгдээ эдэр шэдвийн умаар анжудва ёвичэрдэ намшидлаа нянтой пагвижан домбон нижин дон онсумдуу догва ёдур шэдвийн умаар анжудваны шиндүү мангоо гэж хэлсэн бадан. За энэ үгэн дээрээ тодорхой байна те. Хэлсэн бадан. Жүгви тэгчинлээ гэдэг нь уман жүгийн одоо тайлбарыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Dig гэдэг чинь санскрит хэлээр бол дэлб гэсэн үг шүү дээ. Дэлб тайлбар digga гэх тийм даш тэгчин гэдэг байгаа шүү дээ. Тэр дэлчин гэсэн үг шүү дээ. Дэлбачин буу. Тэр жүгви тэгчин лайжан дээдүн төмбөрсөн бичэр ригвижан дөвдө доны довгийн жансан цоглон ба тэгмэн ламдуу жүг баяа бичэр гэж. Тийм бовоц хоосон чанарыг онж таньж мэдсэн жансан цоглон ба болвол тэгмэн ламд бол орох гэж байдгаа гэж. Энийг бид нар ярьсан шүү дээ тийм ээ. Их хөлгөний одоо юу үзээд их хөлгөний номыг үзээд хоосон чанарыг бол таньж мэдсэн бодисодва одоо байж болно. За энэ дотроо бол ялангуяа Жанчусэмба Вамбо номбо байж болно тийм үү? Жанчусэмба Вамбо номбо чинь эхлээд зам их хөлгөний замд орохоос өмнө жигдэн думан овооныдэн барлвичэр их тэргүүтэй жигд баралжийн даглаад байна. Онёд доглоод тэгээд яах нь тэгчин ламдуу жүг ба гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд орохдоо жансан цоглон чүнүү ба бол тийм жансан цоглон ба бол жансан цоглон дотор 3 үе шаттайгийн жансан цоглон чүнүү ба бол тэр үед бол одоо тэр тавжин ча
болсон бодийн сэтгэл бол хэрвээ оройтох юм бол тэгээд доошо баг хөлөгний зам дутна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр тэгмэл ламд одоо баг хөлөгний зам руу одоо бодисодваа маань унахлаарэ зэрэг шалтгаан нь юу вэ? Нөгөө амьтныг өрөвдөж хайрлах нэг хамаг амьтны төлөө гэдэг сэтгэл нь одоо мохоод л доошоо унж байгаа болохоос биш одоо хоосон чанарыг мэдсэн байгаа, мөнх усыг мэдсэн байгаа тэр бэлгүүний тал нь бол ретод унж байгаа биш шүү дээ. Тэгэхээр тэр хуучин одоо тэр мэдлгүүд нь бол хэвээрэл байж байгаа. Хоосон чанарыг мэдсэн бол тэр доошоо орохороо доошоо гэдэг юм уу одоо юу гэдэг юм баг хөлөгний зам руу орохороо мэдсэн зүйлээ мэдхээ болчих тэр бол биш шүү дээ, тийм ээ. Өрөвдөж хайрлах хамаг амьтны төлөө гэх тэр нэг агуу сэтгэл бол одоо жоохон байгаа л тийм л хэлбэр шүү дээ. Тэгэхээр бол донёд довгийн жансан цуглан ба тэгмэл ламдуу жуба ёвич гэдэг нь энэ жансан цуглан хүмүү бааш тийм ээ. Тэгмэл ламдуу жуба ёвич гэж. Онжа дамбуу нийтнэ нянтой сүү рин эвэн нянтой яна гэж. Дамбуу нийтнэ гэдэг нь бол анханасаа дам мөрд орохдоо нянтой ламаар орох нь одоо батгаатай. Ийм нянтой яна чөжин дагмид мадуугийн чав дээ гэж шүү. Онжа. Хэдий тийм боловч гэж шүү. Онжаан гэдэг тийм ээ. Онжа хэдий тийм боловч анханасаа нөгөө их хөлөгний замаар ороогүй анханасаа баг хөлөгний замаар орсон нянтой бол чөжин дагмид мадуугийн чав юм аа. Тэр мадуугийн яагаад гэвэл тэгмэнжийн дэнэдлээ баг хөлөгний аймаг савын одоо номонд бол чөжин дагмидыг бол үзүүлээгүй. Тэгэхээр энийг хаана үзүүлсэн гэхээр их хөлөгний номонд л. Тэгэхээр нөгөө их хөлөгний номыг судлаад чөжин дагмидыг таньж мэдсэн хүн доошоо ингээд нянтой одоо гэх юм уу баг хөлгөнд рүү орох юм бол тэр тохиолдол бол яах нь баг хөлгөний чөжин дагмид тоглосон ийм бодгаал бол хэрэгдэж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ энтриг бол бид нар өмнө нь дуунтаа ярьсан байгаа баха. Тэгмэнжийн дэнэд энэ бол одоо баг хөлгөний юу нянтой анжлыг хэлж байгаа шүү дээ. Тэгмэн гэдэг бол заримдаа дүмтаа ванд, заримдаа ламж ванд гэдэг ярьж байгаа бол ялга. Хоноор нянтой рингела чөжин дагмид догоо явартал сүмжилжин долоо сүмбийн римба нийвийн гавна дамбийн донид яна чөжин дагмиджин ванду жавэн донид имбийн чаваагаа шиг диин гавна дамбийн донид догоо нянтой рингэ ёби чарраг гэж. За 16 бол хэлсэн шүү дээ, тэ. Тэгмэнжин дэнэдэ чөжин дагмид үзүүлээгүй. Тийм учраас анханасаа нянтой ламаар буюу нянтой рингээс риг нэвийн нянтой бол чөжин дагмид мадуугийн чав гэхээр хажиг өөдөөс нь зөрж, тийм ээ. Нянтой рингэ буюу анханасаа дамбуу нийтнэ нянтой ламаар орж байгаа тэр одоо нянтой бол чөжин дагмид догоо явартаал байгаамаа. Сүнгийн ванжиж болоо шүү дээ. Юу сүнжилжин доолоо сүмбэр римба нийвийн гавна дэмбэ донид бол чөжин дагмиджин ванду жавэн донид юм гэж. Яваагаа шиг диин гавна дэмбэ донид догоо нянтой рингэ явж. Тэртэл намшидлаа. Бас амаргүй энэ. Дундат. Намшидлаа. Тэгва member риг нээва яна ян ремба дамбуус тэгэд бол жүд member жана ремба нивс сэрдвала долбор заддоо шээсүн бичэрнэ мачуу гэж. Тийм ээ. За эхлээд бол түмэн ламаар доож агнаад жүд member жана ремба нева дараагийн үе шатд бол яг нь сэрдвала долбор заддоо гэдэг нь орчлонгоос бол гитэлж байгаа маа. Ингэж бол намшидад айлцсан. Орчлонгоос гитэлж байгаа гэдэг чинь үгс үлээ. Заавал одоо чөжин дагмид доголж иж орчлонгоос тийм ээ. Орчлонгоос. Тэгэхээр бол орчлонгоос гитлэн гэж айлцсан байгааз тэгэхээр энэ дээр чи юу харагдаж байна? Тэгва мемба риг нева яна гэж байгаа шүү дээ. Гол. Риг нева яна ремба дамбуу жүд мемба дараа нь бол сэрдвала долва гэж. Тэгэхээр сэрдвала долва гэж чинь чөжин дагмид юм ба гэж. Үгээр чэсүн бичэрна мачо гэж харанлаг мачо. Дийн тэгва мемба риг нева те дамбууна риг нева маянжи. Тэгчин ламна логби найгав рингевала жидвичэр. Энэ тэр ялгаатай байна шүү те. Энэ үед ярьж байгаа тэгва member rig нева гэдэг чинь анханасаа rig нева биш харин их хөлгөний замаар ороод тэгээд дараа нь одоо тэрнээсээ одоо буцаад баг хөлгөний зам руу орж байгаа ийм бодгаалыг хийж байгаамаа. Тэгэхээр бол одоо энэ үед ярьж байгаа Умар Анжидвийн ёсонд бол яг нь Умар Анжидвийн ёсонд бол Умар Анжидвийн ёсонд бол
Оо. Заавал одоо их хөлөгний замаар орж иж л яана гэж шүү дээ, тийм ээ. Заавал их хөлөгний замаар орж иж хоосон. За тэгчил давнаа лугай найгуур ингээд Андриян жашио гэж. Андриян жашио. За хэдий тийм боловчиг бол энэ бол шинжлэх хэрэгтэй шүү гэж. Зави хайлан дэла шаян данжон ондогжон ума танжирвийн шүүн ямбартал зави дамжаа дийч. Дэна энжи гав дээр за юу чинь данжон ондогжон ума танжирвийн шүүн ямбартал зави дамжаа дийч. Дэна танихаар бол тийм ээ мөн одоо ондогжон ч гэсэн танжирвийн шүүн юм уу гэж. Дэна жангийн гав дээр жир шидэв сүнзэнжи намбар догвын намшигдан жеврэгдүү шидэв гомбон дэнзэн гүүдэн сан явана жувийн арчэ меламжийн бар банинду жорва мэтэ бартал дэдвичэр. Дэна шидэн дэе нямбуе шэсогдон са гула чимбуе шэсэг сумба мэтэ бар талоо гэж. Мэтэ бар талоо. За зави хайлан дэла гэж шүү дээ тий. Зави дамжааны юу вэ? Нөгөө жедэр нянтожи тэг болоо шэсүж шүнди гор ума танжирви шүн гэж байгаа шүү дээ тий. Ума танжирви шүн юм аа гэж. За тэр одоо зави хайлан дэла шаяа данжаа ондогжин бас мөн танихаар бол ума танжирвийн шүүн ямбартал зави дамжаа дийч. Дөна жанжан гав дээр жир шидэв сүнзэнжийн намбар догвын намшигдан жеврэгдүү шидэв гомбон дэнзэн гүүдэн за шидэв гомбон горгүү тийм ээ тэрийг хэлж шидэв гомбон горгүүдэн сан явана жувийн барчин меламжийн бар банинду за банжа нямбу тийм ээ жорва мэтэ бартал дэдвич. Дэна шидан ди нямбуе шэсудан цагууланы чимбуе шэсэг сумба мэтэ бар талоо гэдэг нь хажиг танихаар тэр үеийн одоо ярьж байгаа яриа ума танжирвийн яриа байгаа учраас шүн ума танжирвийн шүн байх ёстой гэдэг ч юм уу. Ийм маягаар ингэж хандах ч юм бол энэ мэт үр дагавар гаргаж гарах гээд байна. Ингэж буруутгах гээд байна гэдэг маягаар л хэлж штэ энгийнээр тийм ээ томьёолоод хэлэх юм бол. Хонарэ жаврын дүйсэм ранжидвийн доо ямбартал данжон ондогжон ранжидвийн данжоо ямбичэр дэна домбо шогжо тууадан живзэн жамгон ранжидва ямбар талоо шана дэба ино гэж. Дэба ино шүү дээ ой. Энийг үл ойлгож байна уу? Тэгвэл хажиг асууж байгаа байхгүй. Тэгвэл юм жаврын дүйсэм ранжидвийн доо юм уу танихаар бол. Ума ранжидвийн доо юм. Данжоо ондогжон ранжидвийн данжоо юм би. Дэна домбо шагжаа төвөө болоод тийм ээ бурхан багш мөн живзэн жамбоо гомбо буюу майдрын гигэн бүгд умаар анжидваа юм уу гэвэл тийм ээ гэж хэлнэ. Яагаад вэ? Одоо умаар анжидваа ёсонд ярьж байгаа шүү дээ. Умаар анжидваа ёсонд ярьж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм учраас умаар анжидваа хүнээс бурхан багш умаар анжидваа юм уу сэмзэмбийн одоо яг үзэл онолтой юм уу гэвэл умаар анжидваа үзэл онолтой гэж. Сэмзэмбагаас асуувал бурхан багшийг сэмзэмба гэж хэлнэ. Тийм биз? Жеврэг мараваас асуувал жеврэг мараваа гэж хэлнэ. Одоо умаар анжидваа шүү дээ. Умаар анжидвийн үе. Ума танжирваагаас асуух юм бол хүн багш ума танжирвал гэж. Раарангил өглөө умааваа шүү дээ, тийм ээ. Раарангил өглөө умааваа. Энэ юуны үг шүү дээ, тийм ээ. Дүмтар энэ пэрмадэр байгаа шүү дээ, тийм. Раарангил өглөө умааваа. За. Живзэн жамгон умаар анжуба юмбар талоо шана дэба юм. Хажиг. Хажиг. Хагваяна донют онсумду дог нёуин чавсэрва мэтэдэ яндан ума танжирвийн луг инжис ранжуби мишэ бичирдэ намшидлаа ума танжирва шеба дар нянтөжин тонлом товалаян невр донют онсумду догва гойва дар мишэжин шэсүн бичирдэ гэж. За хагваяна донют онсумду доголсон байх ёстой гэдэг бол буруу гэж. Тэгээ пагвын гансаг болвол пагвын гансаг буюу хаглам товуулсан буюу тонлом товуулсан тонломоос дээш бодгаал бол заавал хоосон чанарыг бол илтэд одоо танид мэдсэн байх
гэж хэлэх юм бол таарахгүй гэж. Таарахгүй гэж тийм ээ. Хагва яна донёд онсомдуудаа чав гэж байгаа чинь хэн блэ? Ума Танжирва. Ума Танжирвын ёсонд бол таны зөв өө. Одоо Умар Анжидвийн ёс ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Умар Анжидвийн ёсонд бол хагва яна донёд онсомдуудаа чава байхгүй. Ганцгийн одоо нянтой бол ганцгийн дагмид гомноод ганцгийн дагмид онсомдууд оглоод тэгээд дээшээ явсаар тэгээд нянтой даачсан болж болно. Умар Анжидвийн ёс. Симзамба бол сүнзэн ядун доглоод тэгээ явж байна. Тийм ээ. Умар Анжидвийн ёсонд тийм 10 жил бол сүнзэн ядун гомноод тэгэл 10 жил даачсан болно гэж. Заавал донёд доглох албагүй. Ума Танжирвийн ёсонд бол нянтойч бай, 10 жилч бай, Данчуу Симбач бай бүгд заавал донёд онсомдууд оголж иж павгийн газ. Энэ ялгаа байгаа тийм ээ. За энийг бүгд мэдж байгаа тийм ээ. Эндээ Ума Танжирвийн илүүг энэ Ранжидвийн бишээ бичэртэй гэдэг нь Ума Ранжидвийн дүмта мараа бол яг тэгж болов шүү. Түмэн намшил Ума Танжирва Шепатар нянтойжин тонлом товалаян евр донёд онсомдууд догва гойбадар бишээчин гэж байгаас тийм ээ. Ума Танжирвагийн одоо номлолтой адилхан нянтойжин тонлом товлооч гэсэн бол заавалчгүй донёд онсомдууд доглох албатай гэж бол хүлээн зөвшөөрдөг юм аа. Тэгж бол хайлгдаг юм аа гэж хэлж жисэн биш. Оноор дээд чавартал дөржиж одвалаас. За дөржиж одвоо гэдэг нь нөгөө очроор огтлогч судар шүү дээ тийм ээ. Дөржиж одвол хавгийн гансаг тамжидны думажэжэ равду чивэ ладу оо чисэн би чирна мачаав гэж. За хажиг хэлж ин тийм ээ. Паглам товын гансаг яна донёд онсомдуудаа чаваа дөржиж одвол юу гэж байна вэ гэхээр хавгийн гансаг тамжидны думажэжэ равду чивэ ладу оо гэж. Думажэжэ равду чивэ гэдэг нь бол донёд доголсон байх ёстой гэсэн. Ладу шээсэн би чирна мачавдэ жир пагва сүмжийн донёд жир пагва сүмжис донёд онсомдууд догвалаа гом бит. Жир пагва сүмжис донёд онсомдууд догвалаа гом баян гэж. Тэрнээс биш паглам товоолоод донёд онсомдууд догвыг чав гэсэн үг. Гэж. За энэ хүрээд бол ингээ ригизёба бол дүүрч байгаа. Тааж. За тэгээд бол мигва чонон тамжидэ шөөсөжин гавсуу бол жарватан таажадва амбоны чой тамжид чойжин тэгчин дөвий мигва янде тэгээ дундаг жадвар жавын ши юм би. За эндээс эхлээд бол тэгчин дөвий мигва. Юу бидний одоо үзсэн жидон дээр уншаад дүүрсэн одоо сая уншаад өргөсөн тэгчин дөвий мигвагийн хэсэг бол эндээс юу лээ тааж. Энийг уншчих юм уу? Энэ баг юм биш. За мигва чонон тамжид. За дундаг жадвын ши юм би чирэ. Тийм учраас бол чой тамжид тэгчин дөвий мигва юм аа. Тэгчин дүүа буюу тэгчин лам. Тэгээ тэгчин чимба, тэгчин ишээ, тэгчин ондгийн мигва бол чой тамжид. Ягаад үгүйдээ дундаг жадвар жавын ши юм бэ. Неваны хажиг дүндөөдэн багаашаа рамбра намын дева жинжид гэвэн цань. Дүндөөдэн багаашаа рамбра намын дунгал жинжид гэвэн цань. Дандар данимсуу шавар жавын чой лумадангийн цань жээс амбуу мэтэдэ гэж. За энэ нөгөө буян нүгэл тэгээ буян нүгэл алин жууш лумадангийн цандыг бол ингэж тавьж штэ тийм ээ. Лүндүүдэн байгаа шиг рамбра намын дева жинжид гэвэн цань. За төстэй тавьж байгаа ганцхан энэ дээр бол 10 юу нэмсэн бэ? Лүндүүдэн байгаа шиг рамбра намын дева жинжиж риксунава гэдэг үг шүү дээ. Риксунава. Риксунава оруулаад тэгээд 10 өөрийн цанд гэж тавьсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр дева жинжид гэвэн цанид дунгал жинжид мигэвэн цанид тэгэл лүндүүдэн байгаа шиг хоёуланд нь тийм. Тэгээд ландар данимсуу шавар жавын чой гэдэг нь авах гэхийг бол тэгшид одоо агуулах ийм зүйлийг бол думаад ингэж. Амбуу мэтэдэ намчин давуу гяваа шиг цанидэ маян бичэр яматэртэл дэ сагмын юм бичэр чавдэ наминжин жуяна мигаватын гявасгаж гаруун ин говь чирдэ зөөл намин жуны мигэдэн гявасгаж нам хоноо шээсэн. За тэгэхээр намчин бол гяваа юм. Намчин бол тийм ээ бурхны оюун ухаан бол буян юм а гэж шүү дээ. Гяваа юм. Тэгтээ бол хажиг таны тавьсан дээр буян гэдгийн тодорхойлолтыг бол ягаад тэгэхээр дүндүүдэн байгаа шиг рамбра намын дева жинжид биш юм а. Дева жинжид биш. Таны дэ маян биш. Чамаа дээр тэ сагмын юм биш. Тавда наминжин жуяна мигаватын гява сагжа гаруун юм говь. Арамбра намин гэсэн шүү дээ. Буян бах юм бол заавал арамбра намин дева жинжид байх шүү дээ. Тэгэхээр наминжин жуу бол тэ намчин арамбра намин гэдэг чинь рангийн брав намин
Дэва байх хэрэгтэй. Тэгэхээр тэрний жүү гэж бас байх хэрэгтэй шүү дээ тийм үү? Жүү. Тэгэхээр намингийн жүү. Намингийн жүү бол заавал сагжаа байх хэрэгтэй. Намингийн жүү нь сагжаа байх хэрэгтэй тийм ээ. Тэр утгаараа тийм шүү дээ. Наминжин жүү яна мигэвадан гэва сагжаа гаруу ин говь чирдэ жээл намин жүүний мигэдан гэва сагжаа нам хонаа гэж шээсүн бич. Энд байна. Ява мэтэ бартал жадан дагуу гүнэ ландэ за тэр хоёр дахь тэр нүглийн таньдыг нүглийг юу гэж тодорхойлсон бэлээ. Дүндүүдэн байгаа шиг арамбраа намин дунгал жинжид гэсэн шүү дээ. Дунгал жин. Тэр бол нүгэл байх албатай гэсэн. Тэр бол ява мэтэ бартал ажиг таны тавьсан цаны ява мэтэ бартал жадан дагуу гүнэ ландэ сургажижин зай жамаа таг нямбуу довши цамын гана дагвар нгэвэн сургажижил лайдэ мигэва гаан шиг таны дэм аян бич. За энэ юу гэсэн үг гэхээр маш одоо хүчтэй уурлаад маш одоо хүчтэй уурсан уурын сэтлэр яг нь амтны амийг таслаад тэгээд таслсан тэр даруйда эргээд наминчилж байгаа. Нямбуу довши цамын гона тийм ээ. Одоо нөгөө ерөндөг болсон дөрвөн хүчийг одоо бүрдүүлсэн одоо жинхэнэ одоо үнэн наминчилгаа хийж штэ тийм үү. Нямбуу довши цамын гона болвол дагвар нгэвэн сургажижин лаа тийм ээ. Ингээд одоо наминчилж байгаа энэ сургажижин лаа бол мигэва бол муу юм аа. Тэгээ цанидэ маян бичэр чама дэртэл жайла масгын лаа юм. За үйл дотор бол олон байгаа шүү. Жайла сава, жайла масгва тийм ээ. Үйлдсэн боловч ис хураасан. Эдгээр амтны ам тасалсан үйл үйлдсэн энэ нөгөө юу гэдгэлээ нөгөө акшн явцсан тийм ээ. Үйлд. Гэхдээ хураагаагүй. Үйлдэгдсэн боловч хураагаагүй. Яагаад гэвэл наминчил зурж. Тэгээ энэ наминчил гэдэг нь зүгээр одоо sorry гэдээ өнгөрч байгаа биш шүү дээ. Үнэн одоо сэтгэлээсээ гимшиггүйтэй нөгөө нямбуу довши цамын гоноо дагвыг гэсэн шүү дээ. Нямбуу довши цамын гоноо дагвар нява. Дахиж хизээч хийхэргүй бол тийм ээ. За гих мэтлэн. За жайлаасаа. За энэ одоо ламрын дээр бол маш тодорхой гарч байгаа. Чин дээр энэ аль хэсгээр үлээ. Босоо гаж ингийн нуруу үлээ энэ тодорхой байгаа шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь автомашин барьж байгаа машинаар хүн дараад алчж байгаа тохиолдол байгаа шүү дээ. Тэр бол одоо тэр хүнийг танихгүй мэдхгүй тэгээ санаандгүй тохиолдлоор тэгээд алдсандаа үнэхээр гимшиж харамсаж байгаа маш их харамсаж байгаа ш. Тэгээ ял мал аваа явж байгаа улсууд энэ бол тийм ээ. Одоо үнэхээр азгүй юм боллоо тэр хүний үр алъя гэж бодоогүй юу бодох байдаг хэрэггүй юм чи. Жинхэнэ одоо тэр үйл хурааж байгаа энэ төрчин болвол яаж байгаа вэ? Урьдчилаас одоо бэлдээ төлөвлөөд тэгээд одоо тэр үйл ажиллагаагаа хийгээд амийн таслахныхаа дараагаар одоо тэрэндээ за одоо ёс тооныг боллоо тий ажил бүтээ хий гэснээр хийчлээ гэх шиг ингээд сэтгэл ханамжтай ийм мэтийн одоо олон ийм нөхцөл шалтгааныг бүрдүүлэх юм бол тэр бол жинхэнэ одоо 100% үйлдсэн хураасан болж байгаа шүү дээ тийм үү. Тэгтэл бол хэдийгээр амь таслах үйл үйлдсэн боловч ягаагүй энэ төр байгаа шүү дээ тийм ээ. Хураахгүй тохиолдол нь бол энд. Жайла масгын лаа юм. Мадуна дэртэл жайла масгын лаа ёвичэрдэ доола зайдала жайла сагвэн лаа жайла масгын лаа мажала сагвэн лаа мажала масгын лаа чир ёвич дөрв байгаа. Тэгэхээр удирт бол бурхан багш альцсан байж үйлэн дотор бол үйлдээд хураасан гэж байна. За түрүүний тох. Тэгээд жайла масгва гэдэг үйлдсэн боловч ис хураасан. Ис үйлдсэн боловч хураасан үйл гэж. Эдгээр өөрөө яг очиж голын тастаагүй ч гэсэн хураасан. За энд бол одоо янз янз амиг болж байгаа шүү дээ тийм ээ. Өөрөө яг одоо устын гараар могоо бариулна. Тэгээд захиалж одоо яадаг тийм үү эсвэл одоо тарин марин одоо хатуу хөтүү үйл зэрэг юм гэдэг яах байгаа шүү дээ. Тэгээд тэрийг таад хүн тэр зэрэг үнэхээр одоо хэлнэ. Тэр бол хэдийгээр амийн тастаагүй боловч хураах. За мажала масгва гэдэг нь ис үлдсэн ис хураасан ийм дөрв байна. За сумба мэтэ вартаал жигдэндэ жигдааде лумадан гаан шиг танидэ маян. За энэ нөгөө нэг юуны цанд тавьсан шүү дээ тийм ээ. Лумадангийн цанд. Юу лээ? Ландар данимсуу шаварж авин ч гэсэн шүү дээ тийм ээ. Ландар зам адондор авах гэхийг бол одоо тэгш орох. Ийм зүйл бол лумадан иш үзүүлсэн. Буюу лумадангийн цандаа гэж. За тэр таны сумбадэ мэтэ вартал жигда болвол лумадан гаан шиг цанидэ маян байж дамбуу дэртэл хам гонгийн садүжи жигдадэ дэйн
дэби садүжи жигдаадэ дэйм бичэр няга дөвдө зөл гомаа тамжид лумаадэн тийм ээ. За энэ алдартай юм шүү. Гомаа тамжид лумаадэн шээд дэна жигцуг даваадан харзан санжиг майраг ба агмаа намдар мигэао шэсүн би чаяа жигда лумаадэн ямбартал дэнзэн лумаадан ганшиг сүм бичэр амбуудартал дэ гэсүг сүмбүү гарун ганшиг ява маян мигэао маян би гэж. За дэмбэр үнэн гэж баримтлах дэмбэр дүүр зэмбийн зэмба энтэр болвол лумаадэн шүү дээ тэ нүгэл биш. Эдгээр буруу үзэлсэн болвол 10 хар нүгэл дотор байгаа нүгэл болдог буруу үзэл гэдэг чинь болвол нөгөө бүрдэл логдоо шүү дээ тийм ээ. Бүрдэл логдоо. Байгаа зүйлийг байхгүй гэж бодож нэг ёсондоо байгааг байхгүй гэж үүлийн үр байсаар байтал байхгүй гэж байгаа буруу. Одоо юу гэдгийг буян нүгэл байсаар байтал байхгүй гэж бод. Хойд урднаас байсаар байтал байхгүй гэж үзээд тэгээд одоо тэр хандлагаараа элдв 7 юм хийх юм бол тэр чинь нүгэл болж байгаа буруу үзэл нь бол энэ. Харин байхгүй байгаа гэж бод. Үннээсээ бүтээгүй үннээсээ бүтсэн гэж бодож байгаа энэ төр бол нүгэл болдог буруу үзэл бишээ. Тийм учраас лумаадан буянч биш, нүгэлч биш. Лумаадан ишээс үзүүлсэн буюу аль нь биш. Тэр буруу үзэл. Буюу тийм ээ. Одоо гансхийн дагдуу зэмба. Бодгаал би гэж барьж байгаа. Бидний бодож байгаа шиг би байхгүй байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо хангаа би миний би үхгээрээ би хойд төрөлдөө, би урд төрөлдөө гэдээ одоо ерөөсө бүхнийг эзэмж байгаа. Миний сэтгэл, миний бие, миний эд хөрөнгө өмч одоо тийм ээ бүхэл юмыг миний сүнс гэж байна. Сүнсээ үрдэл минийх гэж хэлж чадж байгаа нэг эзэн байгаад байна шүү дээ. Би гэдэг. Тэр бол бидний бодож байгаа шиг тийм оршихуй бол байхгүй. Байхгүйг байгаа гэж бодож байгаа тэр буруу үзэл мөн үү? Мөн. Андуурч эндүрж байгаа бодол мөн үү? Мөн. Тэгээ энэ бол нүгэл болдог юм биш. Нүгэл болдог. Нүгэл болдог нь бол төрөөнийх шиг. Байгаа зүйлийг байхгүй бүрдэл логдоо гэдэг. 10 хар нүглийн тийм ээ сэтгэлээр үлдэх дотор бол нөгөө нэг үлээ навсан ноцсон логдоо гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэр логдоо гэдэг тэр буруу үзэл бол бүрдэл логдоо гэдэг. За тийм учраас бол юу гэж дэнзэн бол жигда лумаадын ямбартал дэнзэн лумаадан ашигтсан биш. Дамбуу дэртэл гээсүг сүмбүү гарун гашиг ява маян мигэо маян даг чимаа няга дэртэл чидв юм биш. Даг дамбуу дэртэл ёвэж. Тавдэ мэрдэгва яна дэсүмбүү гарун ин гой дагва яна дэсүм гарун ин гойвч. Чимаа дэртэл дагва яна лумаадын ин гойвч. Мадумна бүд. Эднэр бол гайгүй байна тийм ээ. Сайхан дүрэний юу шиг байна шүү дээ. Чамаа дэртэл дагва яна лумаадын гой мадуна бу хонаарэ мигэва яна няндөв янгоо уртал чидв яна мигэва маян гойвч. Мигэва яна няндөв янгоо уртал чидв яна мигэва маян гойвч. Тэна сургажижин лайж хожин дэртэл дий. Тэна нямон су тал нямон ямбартал няндөв ганшиг шива имбичэрна ачаа. Няндөв ганшиг шива ина нямон имбэ мачаа. Тэ минутэ лай имбичэрна мачав сансуу мачаа уртал нямон жинжи майрыг бадан цүндэнжи тосумжис мангэ бичэр. Нямон жинжи майрыг бадан цүндэнжи тосум болвол юу гэж байна? Нямон жинжи майрыг бадан цүндэнжи зосон болвол нямон биш гэж хэлэх гэдэг шүү дээ, тийм ээ. Цүндэнжи нямон жинги майрыг ба гэж байна, тийм үү? Түүнтэй тэр цүндэндүү журмын гол сэтгэл байгаа шүү дээ. Тэр болвол нямон болохгүй. Яг хөр гол сэтгэл гэдэг бол өөрийн түмэн маянбийн үйл ажиллагаа, түмэн маянбийн жидлээ гэж байхгүй шүү дээ. За энэ лойрог дээр бол бид нар маш тодорхой уншсан шүү дээ, тийм ээ, лойрог дээр. Гол сэтгэл гэдэг бол өөрийн онцгой одоо бие дааж хийдэг тийм үйл ажиллагаа байхгүй гол сэтгэл бол. Түүний эргэн тойрон байгаа туслах сэтгэлүүд л янз янзын ажлууд хийж идэг. Ууралж идэг, унтж идэг, тийм ээ, хичээл зүтгэл гаргаж идэг, сүжиглж идэг, эсвэл одоо залхуурч идэг, тийм ээ, юмд шунж идэг. Эдгээр шүү дандаа гол сэтгэлийн эргэн тойронд байгаа тэр туслах сэтгэлүүд ийм үйлдэл гаргаж байгаа үйл ажиллагаанууд. Тэр нь гаргахлаар зэрэг гол сэтгэл бол яг тийм ажил хийж байгаа юм шиг харагддаг. Тэрийг бол юу гэж зүүрлээд байгаа вэ? Ийм тунгалаг шил шиг гол сэтгэл бол тийм тунгалаг шил шиг. Тэгэл одоо тунгалаг сэтгэлийн араар гэдэг юм уу наагур нь одоо ингээд хар өнгөтэй юм тавихаар
нөгөө гол сэтгэл маань харалж харагдаад улаан өнгөтэй паста бол улаан болж харагдаад шар өнгөтэй бол шарлж харагдаад шар өнгөтэй болсон юм шиг тийм ээ. Нөгөө гол сэтгэл маань шар юм шиг өө чи шар юм байна штэ гэхээр ингэж харагдаад байгаа. Гэсэн маягаар зүүрлж хэлээд байгаа штэ тийм ээ. Тэгэхээр уурлахлаар гол сэтгэл бас ууралж байгаа юм. Шунахлаар гол сэтгэл бас шунаж байгаа юм шигээр. Тэрнээс биш мөн чанартаа бол зосон болвол рангийн түмэн маян бий байхгүй байгаа шүү дээ тийм ээ. Үүний цүндэнжин гэдэг шүү дээ. Няманжингийн майраг бадан цүндэнжин зогсон болвол юм биш ээ гэж. За ян хажиг лүндүүдэн байгаа шиг живүү дамбаас анжир нгови нгова гэвэн цэнэ. Дэ ган шиг дэ доржир нгова дэ төрөлхитэн байр бол яг нь авах зохистой гэж үзсэнийг бол буян гэж. За орхиул одоо зохистой гэхийг бол нүгэл гэж. За ийм маягаар л доржир нгова гэвэн цэнэ да гэж. Хажиг за ингэж хажиг бол буян нүглийг ингэж тодорхойлсон чинь өөр нэг хажиг нь энэ дамбуу метеортал ламбра дэмбэр зэмбийн дадва гяваган шиг цанитай маяг. Ламбра тийм ээ үлийн үрийг үнэн гэж баримтлаж байгаа сүжиг. Их сонирм бооз. Нэгдүгээрт бол буруу бодсон. Гэхдээ тэр бол сүжиг байж та тийм ээ. Дадва гяваган шиг цанитай маян байж. Сэрва мэрэгдээ гэж. Мэрэгдээ чойжиндэ мэвчэр. Ламбрала ичевэн дебате ламбрала ичевэн деба дэ маян бичэрдэ дэ ламбра дэндүү шинэлдүү мэжид бичэр. Ламбра дэндүү шинэлдүү мэжид бичэр. Нөгөө сүжиг маань. Сүжиг маань дэ гэдэг нь тэр сүжиг маань бол ламбра дэндүү бол шинэлдүү мэжээ бич. Тэр сүжгийн шинэл буюу жүгэл санаа штэ тий. Чимби юл, жүгбийн юл нь бол ламбра дэндүү биш юм аа. Ян хажиг таны дэний метеортал юу дамба ланжир нговадан дэ доржир нгованы мянгал бичэр дэртэл хорвор жева дэ дамбууган шиг чима маян биш. Дамбуу дэртэл дэ жансан пагвэ ланжир нговь бичэрдэ. Жансан пагвэс чамдунду хорвор жева лэмбичэрна мачвдэ жансан пагвэ нянтола хорволо бумжиржис жөөгоор сүм бичэр. Жансан пагвэ нянтоогоос бүр өслөнгоос бүр бум гэдэг шиг те бүр илүү одоо өслөнгоос уйсах бай биш. За ранлуг нийс за аранлаг бол буян нүглийн цандыг өөрөө юу гэж тавьж байгаа вэ гэхээр дүндүүдэн байгаа шиг дева жинжижирэг сүнэ. Дева жинжижирэг сүнэва ивэн. Дева жинжижи риксүн найва. Риксүн найва орчиж байгаа учраас нөгөө намчин энтер бол риксүн найва гэж байгаа. Бүхний оюун. Тэгээ геваин дүндүүдэн байгаа шиг дева жинжижи риксүн найва. Тэгээ энэ дээр бол арай жоох өөрөөр тавьсан. Харанлаг тавьсан. Тэгээ үг нь бол жоох өөрчлөлт. Тэгээ энэ үгээр нь л явна шүү дээ. Хажууд. Хажууд. Юун дээр бол дүүрэн дээр бол дүндүүдан байгаа шиг арамбра 8 дева жинжижи риксүн найва гэж байна шүү дээ. 8 арамбра 8 гэдэг үг нь бол байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Юун дээр дүүрэн дээр. За тэгэхээр одоо дүүрэний үе хүн ч юм уу тэгээд таждын даа. Дүндүүдан байгаа шиг дева жинжижи риксүн найва гэвэн. Тэган шиг дунгал жинжижи риксүн найва мэгэвэн. Гэмэгэ гаранду мадубинчэ тумад ингэ. Гэж. За энэ хүрээд бол чиндүви мэгва хажуудын. За тэгээд дараа нь чидүүч чин бус гэдэг чөтөн дээр яваад дараа нь ачтаа тийм ээ. За өнөөдөр энэ